Хүн ер нь мэдхгүй юмдаа хөрөнгө оруулж болохгүй. Тэр бол хамгийн чухал юм. Хөрөнгө оруулалт гэдэг чинь үндсэн хөрөнгөө хамгаалаад тэгээд ашиг хийхийг хөрөнгө оруулалт гэж байна. Үндсэн хөрөнгөө хамгаалахгүй шууд ингээд бүгдийг нь оолын эндээд покероор ярих юм бол тий бүх чипсээ ширээн дээр тавиад ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа бол энэ бол хөрөнгө оруулалт биш. Мөнгө алдчих юм бол тэгээд өрнөлөөс эхлэв шүү дээ. Тэгэхээр хоёлаа яриагаа шууд л залуучууд хөрөнгө оруулалтыг сонирхож эхлэхээс өмнө энэ зүйлсийг заавал мэдсэн байх хэрэгтэй. Ер нь хөрөнгө оруулалт гэж одоо салбар хөрөнгө оруулалт руу хийхээс өмнө заавал одоо хувийн бэлтгэлээ гэх юм уу мэдлэгийн хувьд энэ зүйлсийг заавал мэдсэн байгаасай гэж бодож байгаа тэр зүйлсээс эхлэе. Одоо зөвлөгөөгөөр гэх юм уу? Тийм хамгийн ихэнд бол хүн тэр ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг ном унших хэрэгтэй. Тэгвэл манайхан зүгээр нэг Facebook, Instagram-ын контент хараад тий. Нэг хүн арилжаа хийгээл өчргөө ингээл өдөр бүр өмцөм хийгээд байгааг хараад байдаг байхгүй. Гэтэл тэр бол маш амаргүй. Ер нь бол яг тэгж явах юм бол мөнгө алдаал дуусна. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд ухаалаг хөрөнгө оруулагчийг уншаад ер нь хөрөнгө оруулалт гэж яаж явдیں, арилжаа гэж яаж явдیں, ямар бүтээгдэхүүнүүд байдیں, өөрийнхөө сэтгэл зүйг яаж удирдахын тэр бүхнийг сурах хэрэгтэй. Одоо мэргэжлийн тамирчин гэхдээ чинь одоо шууд л мэргэжлийн тамирчин болчихдгоо шүү дээ. Тэднээс чинь хүүхэд байхасаа ахуулаад дасгал хөдөлгөөнөө хийгээл бүр хамгийн бэсикээс эхлээл сурна. Сагсчин болох ч байгаа бол шууд болохгүй шүү дээ тийм үстэй. Дургуулын шидэлтээс шидэж сурна, самбарынхаа дороо шидэж сурна. Тэг өдөрт 8 цаг бэлтгэл хийж мэргэжлийн юм болно шүү дээ 8 цаг 10 цаг. Яг үнтэй адилхан хөрөнгө оруулагч болох юм бол өдөртөө өөртөө тийм их цаг гаргаж иж л хөрөнгө оруулагч болно.